Техник технологийн дээд сургуулийн Техник технологийн Политехник коллеж нэрэмжит математикийн улсын 22 дугаар олимпиад болон програмчлалын улсын анх дугаар олимпиад зохион байгуулагдлаа. Орон нутгийн болон нийслэлийн 31 сургуулийн шилдэг сурагчид мэдлэг ур чадвараа сорилоо. Техник технологийн Политехник коллежид зохиогдож байгаа энэхүү олимпиадад математик програмчлалын чиглэлээр нийт 109 сурагч оролцож мэдлэг авахгүйс самбаагаа сорин өрсөлдлөө. Математикийн төрөлд 22 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байгаа бол програмчлалын олимпиад анх удаага улсын хэмжээнд зохиогдож байгаагаараа онцлогтой. За бид Техник технологийн Политехник коллеж үүсгэн байгуулагдаад одоо 41 дахь жилийн жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Түүний 50% нь математик хэмээх энэ томоохон одоо шинжилгээ ухааны одоо түгээн дэлгэрүүлэх туршлагаа солилцох сурмаар бол анх зохион байгуулж ирсэн бол өдгөө улсын чанартай математикийн олимпиад тогтолцоо бол өргөгдсөн байна. За өнөөдөр бол энэ одоо галбаачлагдсан дэлхийн нийтэд хамгийн одоо их эрэлттэй байгаа тэргүүлэх одоо мэргэжлийн чиглэлүүд дээр бол математик болон програмчлалын шинжилгээ ухааны талбарууд бол маш ихээхэн чухал одоо нөлөө үзүүлэхээр орж ирж байна. Тэгэхээр энэ одоо чухал хоёр талбар дээр олимпиад зохион байгуулагдаж байгаа нь маш онцлогтой байна. За тэгээд мөн одоо орон нутгийн сургуулиудаас, холын аймагуудаас маш их оюутнууд ирж байна. Өнөөдөр хоёр олимпиадад бол нийтдээ бол 40 гаруй сургуулийн одоо 200-аад одоо хүмүүс оролцож байгаа нь бол ихээхэн ач холбогдолтой. Олимпиадад Улаанбаатар хотын 12 сургууль, орон нутгийн 19 сургуулийн сурагчид оролцож байгаа бөгөөд орон нутгийн сурагчдын идэвхтэй оролцоо өмнөх жилүүдээс нэмэгдсэн байна. Тухайлбал Увс, Хөвсгөл, Өмнө Говь, Дархан, Улаар хангай зэрэг аймагуудын Политехник коллежуудын багц сурагчтай илгээжээ. 39 мянган инженер техникийн ажилтан хэрэгтэй юм тооцоо судалгаа гэдэг. Тэгэхээр энэний хүрээнд мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын Политехник коллежуудад бэлтгэж байгаа мэргэжлийн ажилтнуудыг одоо дэлхийн зах зээлд дэлхийн эрэлтэд хөл нийлүүлэх чадвартай, мэдлэгтэй, хандлагатай ийм залуучуудыг бэлтгэх хэрэгцээ шаардлага гараад байгаа. Идэвхтэй суралцаад ингэ явж байна. За тэгээд энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа сургалтын байгууллагууд болон за мөн мэдээллийн технологийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа сургалтын байгууллагууд донд Техник технологийн Политехник коллеж байна. Програмчлал улсын олимпиадыг бас анх удаа энэ жил зохион байгуулж байна. За мөн оролцогчид маань ч гэсэн бас энэ бэлтгэлээ хангаж ингэж оролцсон байна. За тэгээд энэ олимпиад маань жил болгон уламжлалагдаад ингээд тогтмол зохион байгуулагдана явна гэж ингэж харж байна. Шилдэгүүдийг багийн болон ганцаарчилсан төрлөөр шалгаруулж, өргөмжлөл медаль шилжээ явах цамаар шагнах юм. Залуу оюун ухаантнуудын уралдаанд цаашид Монголын техник технологийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт зохион байгуулагчид итгэлтэй байна.